За өдрийн мэнд залуучууд гадаа айгүй их салхитай байна. Ахын нэг жижигэн уулын орой дээр гарч ирээ байж гин. Нийтдээ энэ дээр гарахад 20 минут тасралтгүй явж байна. Тэгээд үнэхээр сайхан байна. Маш их амьсгалаа. Тэгтээ зогсолтгүй түргэн өгслөө. Тэгээд ахын дүү нартаа нэг зүйл хэлмээр байна. Ямар ч байсан ах нь бол их хичээж байгаа. Ер нь миний амьдрал бол дандаа тэмцэл байсан. Ах нь Хөвсгөл аймгийн Хатгал хотод төрсөн, өссөн. 18 нас хүртэл тэнд байсан. Тэгээд манайх 11 хүүхэдтэй айл. Би айлын 8 дахь хүүхэд. Аав ээж минь жирийн ажилчин хүмүүс байсан. Өөрийнхөө хичээл зүтгэлийн хувьд ах нь Хатгалын 10 жилд онц төгсөж тэгээд Хөвсгөл аймагт 1982 онд одоо конкурс өгөөд Хөвсгөл аймагт хамгийн түрүүн одоо жагсаж сургууль авч Германы бэлтгэлд Германд явж байсан. Тэгээд 1984 оны одоо 4 сараас эхэлж ах нь оюутан байхдаа бэлтгэлд байхдаа 8 хийгээд Германы хамгийн баян оюутан болсон. Ингээд тэндээ 8 хийж агаад тэгээд би 1988 онд аавда хөдөө тоос сурагч авч өгсөн. Хатгалд. Тэгээд аав маань тэгсэн миний хүү энэ байшин энэ жоохон жижиг байшин тоос сурагчаар яах вэ гэд. Тэгэхээр аавда би зүгээрээ миний аав та тоосоо сайхан ийм юмар сурвал нарийн тоос нь бас арилдیں штэ гэж хэлжсэн. Тэгээ аав маань намайг за миний хүү тэгээд 8 хийгээд хэр зэрэг хөнгөтэй болсон гэд асуухаар нь би за 500 мянган зүүн Германы марктууд нь хүүдэн байгаа. Монгол мөнгөөр одоо яг банкны ханшаар нэг энэ 3-аар тооцох юм бол сая 500 мянган төгрөг болно гэсэн. Аав маань царай сонирн болсноо юу гэж хэлж чадахгүй дуурч чадахгүй гэж тэр талаар надтай ерөөсөө яриаггүй. Энүүгээр ах нь юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр ах нь бол үнэхээр одоо Германд одоо тасархай баян байсан оюутан. Одоо айл одоо 88 онд ах нь Монголын мөнгөөр сая 500 мөнгө. Тэр чинь бол одоогийн мөнгөөр бол бараг мэдэхгүй 20-30 тэрбум төгрөг гэсэн үг байх. Ер нь наадад бодоход бол харьцуулах юм бол тэгээд ах нь бол юу хэлсэн гэхээр ах нь дандаа өөрийгөө хичээж тэмцэж өнөөдрийг хүрсэн. Бизнест тэмцэж одоо энэ зах зээл дээр хөлөө олсон. Улс төрд бас бие дааж бор зүрхээрээ хөлөө орсон. Өнөөдөр ч ах нь ингээд бие даагаад гинөө бор зүрхээрээ гинөө ингээд явж байгаа. Хэн нэгэн хүний хармаанд ордгоо, хэн нэгэн хүнээс одоо хараат бус, хэн нэгэн хүнээс авилгал юм авдгоо, улс орноо зардггүй, өөрийн гэсэн бодолтой өөрийнхөөрөө ийм нэгэн монгол хүн байна ах нь. Тэгээд дүү нартаа би юу хэлэх гээд байгаа гэхээр миний дүү нар хичээж, зүтгэж, чармааж ээж юмд хүрдэг шүү. Өнөөдөр бие амрыг хараад хэвтээ дэвэл хинч чадна. Тэр шиг амархан юм байхгүй. Өнөөдөр бас хичээгээд зүтгээд явж байгаа хүн үр дүнд хүрдэг юм гэдгийг бас ахын дүү нартаа захиж хэлмээр байна те. Залхуурч болохгүй те. За ингээд ахын өнөөдөр энэ жижигэн уулан дээр гарчаад бас дүү нартаа ингэж сургаалын үг айлтж байгаа. Одоо би та нарт бас ахын одоо бас хичээж зүтгэж ирсний хувьд бас ямар ч хүн бас байгаагаа нэг жаа үзүүлээд гэж бодож байна. Ярих биш бас үлгэрч үзүүлэх нь зөв байх. Одоо ингээд ахын уулын одоо уруу гүнэ. Ах нь бол одоо тийм одоо юу гэдгийг уулын уруу энэ хатан дундуур цасан дундуур гүөхтэй одоо нэг тийм унаад хугараад одоо бэлтгэж бичихгүй болоод идэх юм өнөөдөр хүртэл олон удаа гүйсэн юм шүү ах нь. Одоо доошоогоо уруудаж гүүгээд бүр гүйсээрээ гал тэр цаан доор очино. Тэр доор өшөө доошоо тэнд хамгийн доор л очих байх одоо. Яг л тэр эцэст нь хүртэр уруу гүүн гэсэн үг. За замд нэг жижигхэн уул байгаа. Тэр уул бол одоо хаана вэ? Би одоо та нарт харуулаадахын ард нэг уул байна та. Харагдаж байна уу та нарт? За ингээд доошоогоо тэр уул руу хийшэл ямарчсан уруудах байх. Тэгээд тэр уул руу агсаж гарах байх.
Зэгд цаахан гүгээд доошоо очно. За ингээд залуучууд минь гэртээ биеийн тамир спорт хийгээрээ бэлтгий залхуураад байгаараа. Ах нь одоо ингээд уруудаад гүйлээ. Та нар бол одоо харах бах. Тэ уруудаг гүэхэд одоо юу яан шүү дээ миний өнөр. Одоо ард одоо ямар ч хүн уул байгаа нь ингээд харагдана тэ. Аах ингээд гүйчлээ шүү ах. Тасан замаа авахгүй болоос болохгүй байна өнөр аа. Тэгжиж гүйхгүй болоос болохгүй шүү. Уруу гүйчих амархан юм боо. Зарим газар нь мөсөлж гэн гэж бодчих. Уруус янз бүрийн зам бас байна шүү. За унж магадгүй. Тэгтээ гайгаа. Унсан ч нэг гэмтэл бэлтгээд хэмзэрлэхгүй баг. Тэ уруу гүхээр ерөөсөө ингэ амьсаад идэггүй байхгүй. Зүгээр бүчдэг. За За өгсүр ихсэн шүү. Өгсүр ихсэн шүү. Ер нь бол. Тэгээд өгсүр юм аач. За залуучуудаа. Гүгээд энэ даа. Юм ярьж байгаа амьсгал бас юу яж шүү. Чэшүү. Заагуусаа гараад ирлээ шүү дээ. За уруу гүнэ. Хана хардаа зэргийн догшоо. Уруу байна гэдэг. Одоо гүнэ. Уруу гүш. Сайхан голгож. Амар соттой. За ингээд уруу гүйчих уйдахтай байна. Та нар ч бас уйдахтай байгаа. За залуучууд биеийн темпераменттай ураа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Шеэр хийгээрэй найзууд.